Хамгийн алдартай Сиамын эхрүүдийн түүх 2 дугаар хэсэг. Эгч дүү Маша ба Даша 1950 оны 1-р сарын 4-ний өдөр Москва хотод амьдардаг Григорий Шлепов овогтой эхнэр нөхөр Екатерина ба Михаил нарын гэр бүлд Мария, Дарья хэмээх хоёр ихэр охид мэндэлжээ. Гэвч эхрүүд эсэн мэнд төрсөн ч цээжин биеэрээ наалтсан нэг биетэй, хоёр толгой 4 гар 3 хөлтэй, хоёр зүрхтэй 3 уушигтай төрсөн байна. Охтын нугас нь бүсэлхийн орчим 90 градусын өнцгөр хоорондоо нийлж нэг болсон байв. Эгчдүү эхрүүдийг төрөхөд их баригч совилогч ухаан алдаж унсан гэдэг. Ийм зүйл тун ховортол шоконд орсон их баригч эмч нар хөөрхий ихтэн охтыг хатгааны улмаас насарсан гэд хэлчихжээ. Хэдийгээр эхрүүдийг өмөрсөн гэж ихтэн хэлсэн ч нэг совилогч ээжийг нүрвдэн ихэр хүүхдүүдийг харуулжээ. Гэвч хөөрхий ээж охтуудаа харан нэг их бодлохгүй сэтгэл нь уймарч сэтгэл санааны гүн цохилтонд орж сэтгцэд нь өөрчлөлт орсны улмаас мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэн 2 жил гаруй хугацаанд хэвтэж эмчлүүлсэн гэдэг. Хожим ухаан санаа нь хэвийн болсны дараа Екатерина зөвлөлт даяар октоо хайсаар тэдний 35 нас хүрсэн хойно нь олж уулзаад 4 жилийн турш байн уулзалддаг болсон ч дараа нь Мария, Дарья буюу Маша, Даша хоёр ихтэйгээ ахиж уулзахгүй гэсэн байдаг. Тэр үед эцэг болох Михаил Григорий Шлепов нь Бериягийн жолооч хийж байсан бөгөөд эмч нарын шахалтанд ор түүнд охтынхоо цаашдын амьдралын талаар юу ч сонирхохгүй гэсэн нөхцөлтэйгээр охтуудынхаа амьдралаас ортоос алга болжээ. Түүнийг охтуудыг нь нас орсон гэсэн баримтанд хүчээр гарын үсэг зурулсан байдаг. Шинжлэх ухааны төлөө дэлхийд анхлан нээлт хийсэн орон болохын тулд зөвлөлт талбайд ус юу эсэх хийдэг байв. Олон мянган хүний нулимсыг барж туршилт хийсний үндсэн дээр амжилтанд хүрсэн нь ч би зүгээр л золиос болоод өнгөрсөн нь ч байдаг. Хүн дээр хийсэн ийм туршилтын нэг золиос нь Мария, Дарья хоёр болсон юм. Тэднийг төрсөн тухай мэдээ төгмөгц эрдэмтэн судлаачид алгаах авсран өгдөжээ. Ингээд эхээс нь салхсан эхрүүдэд Маша, Даша гэсэн нэр өгөөд зөвлөлт талбайд улсын шинжлэх ухааны академийн хүүхэд судлалын төвд шууд шилжүүлэн өгсөн байдаг. Ийхүү ихэр охтууд эцгээрээ биш, Иванов хэмээх өөр нэг овог зүүж, бие биенээсээ өөр ойр дотныг их хүнгүй хоцорчээ. Петр Антохин гэгч эрдэмтэн судлаачийн удирдлагад ор туршилтыг эхлүүлжээ. Учир нь Маша, Даша хоёр бусад Сиамын эхрүүдээс ялгаатай нь нэг цусны эргэлтийн системтэй хэрнээ мэдрэлийн систем нь өөр гэжээ. Үүн дээр тулгуурлан элдвийн л туршилт хийдэг байв. Петр Анохин 7 жилийн турш охтуудад физиологч судалгаа хийгээд дараа нь гэмтэл цогцгийн шинжлэх ухааны институт руу шилжүүлсэн байна. 1964 онд хоёр эхрийг Новочеркасск хотноо байрлаж байсан тулгуур эрхтэн хөдөлгөөний дутагдaltaй хүүхдүүдийн асрах газар хүргэсэн бөгөөд тэнд охтуудыг таяг тулан явахад сурган анхан шатны боловсрал эзэмшүүлжээ. Энэ бүхний үр дүнд эхрүүд олон жил дадлаг хийсний эцэст зэрэгцээд сух таягаар явж сурчээ. Ингээд тус бүртээ өөрийн талд байгаа хөлийг дангаар хяндаг байв. Харин дунд нь байсан 3 дахь хөлийг өсвөр наснд нь тайрсны дараагаар тэдний биеийн тэнцвэр алдагдаж таяг тулаад ч маш удаан бараг л явж чадахгүй төрчээ. Эгчдүү хоёр үндсэндээ 20 жилийн турш туршилтын тулаа болсон байдаг. Ээлжлэн мөсөөр хайрах, халуун туяагаар шарах, цахилгаан цохиулах гэд олон туршилт хийжээ. Мөн заримдаа зориудаар унтуулахгүй байлгана. Эрдэмтэд Сиамын эхрүүдийн мэдрэлийн систем өөр тул зан авир өөр байх ёстойг ойлгож, улмаар энэ тал дээр илүү анхаарч ажиллах болжээ. Маша нэг түрэмгий бухимдуу зантай бол Даша их хүлцэнгүй. Маша багасаа л совилогч нарыг харахаас дургүй хурж уурлаж хошгирдог байв. Харин Даша хинч байсан дотн сайн харцгийг хичээн. Даша эмэгтэй хүүхдүүдийн адил үсээ ургуулахыг хүсдэгч Маша үүнийг нь эрс эсэргүүцэн үсийг нь тайрч орхино. Аажимдаа Даша Машагийнхаа хүслийг даган амьдрах болжээ. Охтуудыг зөвхөн сонингийн зурагт оруулахын тулд л хувцалдаг байв. Даша насанд хүрээд ирэхийнхээ алдад хөгжлийн мэргэшээлтэй Слава хэмээх нэгэн залууд дурлжээ. Уг нь найзалж үерхэх боломж байсан ч Маша нь эсэргүүцсээр Славаг ойртож ирэх болгонд нь цохиж зодох болов. Сэтгэл санаагаар унаж гүйцсэн Даша амиа хорлохоор шийдсэн ч Маша эмч нарт тэр даруй мэдэгдснээр тэд амьд үлдсэн юм. Үүний дараа Даша амиа хорлож болохгүй юм бол архиуж өөрийгөө мөн Машаг хордуулъя хэмээн боджээ. Тэдний цусны эргэлтийн систем нэг тул арх хин хэнийг нь адилхан хордуулахыг Даша мэдэж байсан хэрэг. Ингээд эцэстээ хин хэнийг нь бие моджээ. 1989 онд буюу зөвлөлт талбайд улсад өөрчлөлт шинжилэлт эхэлж бүх зүйл задарч нийгэм өөрчлөгдөхийн үед зөвлөлт улсын гэмтэл соггийн төвүүд асрамжийн газруудаар 40 жил хэсүүчлэн амьдарсан эхрүүд Москва дахь төрлөх гэртээ иржээ. Өөрчлөн байгуулалт эхэлсний дараагаар тэр хоёр зөвлөлт даяар алдартай болж хэсэг хугацаанд Москвад амьдарсан байна. Мөн тэр үед нэгэн компанийн сурталчилгаанд оролцсон Францын нийслэл Парист очилж байсан гэдэг.
Харамсалтай нь амьдралынхаа сүүлийн хэдэн жилд эгч дүүс архинд тонтох болсон бөгөөд үүнээсээ болж элхэн моджээ. Үүнээс болж хоёул элэгний циррозд нэрвэгдэж, эмчнэр олон жил архинаас гаргах эмчилгээ хийсэн ч үр дүн муутай явсаар 2003 оны 4-р сарын 13-ны шөнө Маша буюу Мариягийн зүрх нь гинт зогссон байна. Маргааш өглөө нь унтаагаараа явсан Мариягаас болж амьд үлдсэн эгчийн Даша буюу Дариягийн бич модож таагүйдсэн тул түүнийг мөнх нойрсон Машагийн хамт эмнэлэгт хүргэжээ. Тэд наривчлсан шинжилгээ хийгээд Маша нь хурц зүрхний шигдээсийн улмаас өөд болсныг тогтоосон байна. Гэлээч Машагаа насварсан гэж Даша хүлээн зөвшөөрөхгүй. Тэр зүгээр унтаж байгаа хэмээн хэдэн цагийн турш ярьжээ. Нөгөө талд байгаа Дашагийн хувьд Машаны өрдөл сэрэх боломжгүй гүн нойронд автсан хүн адил мэдрэгдэж байсан гэдэг. Эцэстээ эмчнэр Машаг насварсныг хүлээн зөвшөөрүүлээд биеийг нь хагалгаагаар салгаж өөрийг нь цаашид амьдрахыг санал болгоход Даша эсэргүүцжээ. Ингээд Даша ч мөн орчлонгоос оджээ. Эхрүүдийн цусан хангамж нэг байсан тул Машаг насварснаас хойш түүний биеийн ялцрал цус дамжуулах системээр нэвтэрч эхэлсний улмаас Даша ч хортон 17 цагийн дараа насварсан байна. Ийхүү эхрүүд 53 насалсан юм. Сиамын эхрүүдийн хувьд энэ нь өндөр насанд тооцогддог. Тэднийг Москвагийн Ваганковын оршуулгын газар нутаглуулжээ. Эгч дүү Мили Кристин 1851 онд Америкийн Хойд Каролина мужид Жибезо Маке хэмээх нэгэн ядуу боолын гэрт Мили Кристин хэмээх эгч дүү ихэр төржээ. Тэдний эцэг эх нь хоёул баян айлд зарцлагдаж амьдардаг байв. Эхрүүдийг 8 сартай байхад эзэн нь ээжийнх нь хамт Джон Первест гэгч хүнд $1000 арилжжээ. Үүнээс хойш тэд олон хүний гараас гар дамжин худалдаалагцсаар эцэст нь Жозеф Смитийн гэр бүл тэднийг худалдан авсан байна. Ингэж ам зууж байх зураа тэд хүнд хулгайлагдан Англи руу очиж үзүүлбэр үзүүлэх болжээ. Гэсэн хэдий ч Смит тэдний араас уйггүй хөөцөлдсөний эцэст 3 жилийн дараа Америкт нь эргүүлэн авчирч чадсны зэрэгцээ. Охид үзүүлбэрээ үргэлжлүүлэн үзүүлж, 2 толгойтой охин 2 толгойтой алтан гургалтай зэргээр нэрлэгдэх болжээ. Смит охтуудаар авто зам дээр үзүүлбэр үзүүлүүлж, улмаар тэд Каролинагийн эхрүүд гэдэг нэрээр маш их алдарсан байна. Тэднийг даашин зумсан гарч хошин дуулж бүжиглэн хөгжим тоглодог байв. Охтуудыг 10 нас хүрэх үед эзэн нь нас орж, эхрүүд баг хүүгийнх нь мэдлд очсон байна. Шинэ эзэн нь сургал тарааж тэднийг Сиамын ихэр биш, харин 2 толгой 4 хөл, 4 гартай, нэг бүсгүй гэж сурталчлан олонд үзүүлэх болжээ. Удалгүй 1863 онд боолчлолыг халах тунхаг гарсан хэдий ч Мили Кристин хоёр Смитийн гэр бүлтэй үлдэхээр шийдсэн гэдэг. Тэд циркийн үзүүлбэр үзүүлсээр байсан бөгөөд 1871 онд Хатан хаан Викториад зориулан үзүүлбэр үзүүлж байв. Тухайн үед Хатан хаан тэдэнд алмаз эрдэнэс бүхий усны хавчаар бэлэглэж байжээ. Гэвч Мили хүнд өвчин туснаар эгч дүүс дахин шоу үзүүлбэр үзүүлж чадахгүй болов. Ингээд ихэр охтууд 1912 онд 61 наснда өөр хоорондоо 17 цагийн зайтай таалалд өссөн гэдэг. Эгч дүү Радика Дудика Радика Дудика хэмээх ихэр эгч дүүс Орисагийн эгч дүүс нэрээр олон танигдсан байдаг. Тэд 1889 онд Энэтхэгийн Орис хотод төржээ. Эхрүүдийг төрсний дараа тэдний тосгонд үүмэн самуун дэгдэж, муу ёр хэмээн үзэж, тосгоны иргэд тэднийг Бурхны уур хилэнгийн бэлэгдэл гэж нэрлэн, гэр бүлийнхэнд хамт тосгоноосоо хүн гаргаж байжээ. Энэ бүхэнд бухимдсан эцэг нь гэдэс хэсгээрээ нийлж төрсөн охтыгоо өөрийн гараар салахыг оролдож байсан удаатай. Азар нэгэн хүн үүнийг балиулж цөхрөнгөө барсан эцэг нь октоо нутгийн сүмд хаяад явсан байна. Харин 1983 онд капитан Колман гэхээр эхрүүдийг худалдан авч тэд Европ даяар аялж төрөл бүрийн шоу үзүүлбэр үзүүлж эхэлжээ. Капитан Колман маш сайн хүн байсан бөгөөд тэдэнд эзэн биш өргөж авсан эцгийн ёсоор ханддаг байжээ. Харамсалтай нь тэд эд алдаршиж байтал 1902 онд Додика сүрийгээр өвдөж, Радикагийн амийг аврахын тулд Парисын доктор Эжен Луи Дойн тэдний биеийг салгах мэс ажилбар хийсэн байна. Мэс засал амжилттай болсон ч Дудика маргааш нь насварсан байна. Шинжилгээгээр сүрийгээс болж насварснаас биш мэс заслаас болоогүй гэжээ. 1 жилийн дараа Радикач мөн сүрийгээр өвдөж Парисын эмнэлэгт насварсан байна. Доктор Дойны эхрүүдэд хийсэн мэс заслыг кино болгож олон нийтэд үзүүлсэн байдаг. Токигийн ихэр ах дүүс 1877 онд Италид цээжин биеэрээ нийлсэн Токигийн ихэр ах дүүс төржээ. Тэднийг төрөөд дөнгөж 1 сартай байхад эцэг эх нь эзэн хааны эрүүл мэндийн актемд хүлээлгэн өгчээ. Тэнд эхрүүд маш олон туршилтанд орж эцэстээ Европ Америкт маш алдартай болсон байна. Тэд 2 толгойтой хүү нийлсэн эхрүүд гэдэг нэрээр алдарших болжээ. Ихэр хүүгүүд нэг хэвлээ, нэг арцаг, дундаа 2 хөлтэй тул явж алхах зэрэгтэн байнга бусдын дэмжлэг хэрэг болдог байв.
Эхрүүд нэг хөлөөл хянаж чаддаг байсны зэрэгцээ бусад эрхтнүүдэд хянах боломжгүй байжээ. Төрснөөсөө хойш эхрүүд насанд хүртлээ дэлхийд даяар тойрон аялсан байна. Улмаар эхрүүд 20 наснда энэ бүхнээс амралт авахар шийдэж, тухайн үед тэдний амьдралд хүрэлцэхүйц мөнгө байгаагүй ч алдар нэр их мөнгийг хизээч хүсэж байгаагүй гэдэг. Эцэст нь тэд эгч дүүстэй гэрлэж Венец хотын ойролцоо нам гүмхэн амьдрах болсноор сураг тасарчээ.